цаана өрхөм үзэгчтэй нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлгээ эхлүүлж байна. За 60 минутын турш улс орон даяар одоо бид татварын асуудлаар үзэгч та бүхэндээ санал бодлоо солилцож мэргэжлийн хүмүүсээс бас хариулт өгөж татвар тайлан гэсэн сэдвийн өрөөнд өнөөдрийнхөө нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлгийг явуулна. За нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч ирсэн нийт зочдоос талархснаа илэрхийлье. 60 минутын туршид одоо яг татварын жил бас дуусч байгаатай холбоотой яг татварын тайлан өгдөг хугацаа нэлээд шахацсан байгаа энэ цаг үед тодорхой сайхан мэдээллүүдийг өгөх байхаа гэж найдаж байна. За Монгол Улсын татвар бол албан татвар төлбөр хураамжаас бүрддэг юм байлээ. За тэгвэл иргэн болгон хүн болгон эдийн засгийн альва одоо үйл ажиллагаанд оролцож байгаа бол ямар нэг хэмжээгээр татвар төлөх нь үнэн. Бид одоо бас татварын доор амьдардаг гэж ярьдаг. За тэр утгаараа бол өнөөдөр энэ бол маш чухал сэдв байх ёстой гэж ингэж ойлгож байна. Та бүхний бас өгөх мэдээллээс ихээхэн шалтгаална. Тэгэхээр нэвтрүүлэгтээ бид одоо санхүүгийн зөвлөх, шинжээч, за бас санхүүгийн буюу одоо юу гэдгийг бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсээ урьсан мөн одоо татварын ерхий газрын албаны мэргэжлийн бас бага урьсан ханд өмнөөс эхлэе гэж бодож байна. Яг боддоор магадгүй залуучуудын дунд тэр тусмаа зах зээлийн нийгэмд одоо ажиллаж амьдарч байгаа энэ залуучуудын дунд бизнес эрхэлж мэдээж амьдралын чанараа дээшлүүлэх хүсэл сонирхолтой зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарсан ойлгомжтой. Яг энэ дунд ингээд явхад татвар буюу тайлагналт буюу одоо юу гэдгийг энэ асуудал ямар байдлаар танд тулгарч байна? Эсвэл асуудалгүй одоо үйл ажиллагаагаа явуулж болж байна уу? За яг одоо нэг бизнесийн орчноо л ярина л да тийм үү. Тэгээ бизнесийн орчноо ярихад бол мэдээж одоо Монголд бол яг өнөөдрийн байдлаар бол маш хэцүү байгаа. За татвар төлж байгаа одоо хэсэг бүлэг улсууд байгаа. За ихэнх нь бол төлөхгүй байгаа. Би бол шууд анзаараад байгаа. Маш олон байгууллагууд бол одоо нөөц төлдгүү. За тэгээд одоо ороод асуухлаар нөгөө баримтаа гаргадаггүй тий. Одоо нөөттэй бол мөнгө нэмнэ, хувиа нэмнэ гэж хэлдэг. За одоо бидний өдөр тутамдаа ордог бүхэл газруудаар за орцны дэлгүүрээс ахуулаад за тэгэл одоо бүх салбарууд дээр ерөнхийдөө бол одоо нөөц төлдгүү нь хамаагүй их болсон. Би бол бараг 70%, 80% гэж хэлнэ. Төлдгүүн шалтгааныг та юу гэж харж байна? Хэтэрхий өндөр байгаа. Ер нь бол татвар. За тэгээд дээрэс нь одоо нөгөө төлсөн татвараар нь манай дарга нар туйлж байгаа. Одоо бүгдээрээ мэдж байгаа тий. Одоо янз бүрийн байдлаар нөгөө татвар нь одоо үр ашиггүй зарцуулагддаг. 9 шидийн боржуур солигддог, машин жиг машин авч ундаг, гадаад дотоод руу зугаалдаг. Тийм учраас хүмүүс төлөх сонирхолгүй байна. Тий. За тэгээд төлөхгүй байж болоод байна хамгийн гол нь. Тэрийг нөгөө заавалжгүй төлөвлөх ёстой шүү дээ жууган тий. Зарим нь төлөв, зарим нь төлдөггүй болсон ийм асуудалтай байж байгаа. Баярлалаа. Монгол улсад яг өнөөдрийн байдлаар 286.4 мянган аж ахуйн нэгж байгаа юм байна. За тэрний хэд орчим хувь нь өнгөрсөн оны тайлан эрүүлэлт буюу татвар төлөлтийн байдлаас харахад хэдэн хувь нь яг татвараа төлдөг вэ, тайлангаа эрүүлдэг вэ гэдэгт хариулт авъя. За бүгдээрээ өдрийн мэд хүргэе. За 286 мянган хуулийн этгээд 2000 одоо өнөөдрийн байдлаар бүрдгэлтэй байна. За 24 оны тоогоор бол 275 мянган хуулийн этгээд байсан. За үүний 80 орчим хувь нь юу татварын тайлангаа бол хуулийн хугацаанд эрүүлсэн. Тэгэхээр хоёр янз байна. Яагаад хоёр янз байна гэхээр хуулийн хугацаатай жил болгоны одоо 2 сарын 10-нд жилийн эцсийн аж ахуйн нэгжийн тайлан гарах үүрэгтэй. За тэрнээс хойш хүн хоцрогоо тайлангаа эрүүлж болно. Тэгээ бүтэн жил чигээ ирдэг. Энэ тоо маань ингээд өсөд бол явдаг. За яг хуулийн хугацаагаа хууль тогтоомжийнхаа хүрээнд биелүүлсэн өмбөргөө биелүүлсэн бол 80 орчим хувь нь бол одоо өмбөргөө биелүүлчихэд байна гэсэн. 20% өгдөггүй шалтгааныг та юу гэж хэлэх вэ? За 20% тухайн жилдээ татан буугдсан эсвэл үйл ажиллагаа огт явуулдаггүй эзэн одогдсон нь байхгүй болсон гадаад явцсан тайлбараа илгээгүй ийм аж ахуйн нэгжүүд байх өндөр магадaltaй байдаг. Татвараас орж ирдэг орлого юм бол мэдээж олон нийтэд нээлттэй мэдээлэл ингээд байж байгаа. Тэрийг бол олон нийт олоод авах байх. За би мэрэгсэн зөвлөхийн хувьд бас асуух гээд байна. Яг энэ татвар төлөлтөн дээр аж ахуйн нэгжүүдэд тулгардаг асуудал гэж юм байгаа мó? За яг хөө татвар өндөр гэдгийг бол ханд өмнө хэлээд байна. За өндрийг орхичээ. Тэгвэл өөр ямар асуудал байдгийг? За ер нь бол татвар төлөгчдийн хувьд бол мэдээлэл дутмаг мэдлэг мэдээлж авах дутмаг байдгаасаа болоод аль болох татвараас зайлсхийхийг төрүүлээд бодоодох шиг байгаа юм. За юу бодоод идэг гэсэн. Яг турны дээр хууль өндөр байна уугүй бол татварын хууль бол өндөр биш ээ.
Зүгээр мэдлэг мэдээлэл нь дутмаг. Одоо тайлагналт тайлагны үе болоод ингээ ажиглаж явахт бол тайлагналтын процесс өөрөө төвхтэй. Заавал нэгтлэн бодогч ч юм уу те ийм хүмүүс ажилуулдаг. За энэ зүйлээс болж байгаа байх гэж бодож байгаа. Яг ерөнхийдөө хүмүүс ингээл татвар өндөр гэж яриад байдаг нь бол одоо тэр миний гол товч юм бол татварын хууль тогтоомж буюу за тэгээд нэгтлэн бодох бүртгэл нь өөрөө бас тэр ойлгомжгүй байл нэг хэсэг болдог аж ахуйн нэгжүүдийн тэр бүртгэлээ бас тооцоолоо бас зөв хийгээд явах юм бол одоо татварын маань хувь хэмжээ бол өндөр биш ээ. Хэлбэршүүлэх ямар арга байна? Одоо тэр тайлагнах процесс нь тийм хүндрэлтэй төвөгтэй байгаад идэм бол хэлбэршүүлэх тийм арга байгаа. Уг нь бол одоо техник технологи хөгжсөн бүр л амар болцсон юм шиг л. Яг зөв тий. Манай e-tax буюу одоо манай төр талын одоо татварын талын хүлээж авдаг хэсэг бол хэлбэр болцсон. Ер нь бол дайггүй боломжтой. Одоо татвар төлөгч тал одоо мэдээлэл өгж штэ. Тэр хэсэг хэлбэршүүлэх хэрэгтэй. Тэр хэсэг автоматжуулах хэрэгтэй байгаад байгаа гэсэн үг байхгүй юу? Төлөгч тал. Тий. Тэгэхээр татвар төлөгчдийн татварын хууль тогтоомжийг ойлгоход ойлгомжтой байгаад хэрэгжүүлэхэд нь бас одоо тэр технологи хөгжүүлсэн одоо татварын тайлбар зохиолыг гаргадаг зүйл. Яг татвар төлөгчийн талын ямар юм нь хамгийн хүндрэлтэй тэгээд тэрийг төгшөөгд байдгийг одоо ер нь болвол татвар төлөгч нар одоо мэдтгүү зүйлээс хүмүүхэн л нэг ингээл дөлөөд байдаг. Тэр нь болохоор татварын хууль тогтоомж авахгүй. Одоо жишээлбэл ярьж одоо хууль өндөр байна. Бид нар төлж чадахгүй байна гэсэн. Яг үннийг хэлэхэд бол бид нар яг юу чинь татварын хуулийг мэдж байгаа юм. Татварын хуулийн дээр одоо жишээ нь ингэж татварын хуулийн дээр ямар гэдэг вэ гэхээр одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 13-ыг гэдэг ингээд хуульдын одоо хасагдах зардал гэдэг. Аюу ч гэхээр та тухайн тайлан хугацаанд худалдаж аваад ий баримтаар нотолцсон бол тэр чинь танай зардал шүү гэдэг одоо тусгацсан байгаа байхгүй юу. За тэгэнгუთ манайхан болохоор яадаг вэ гэхээр 100 сая төгрөгийн бараа авчлаа штэ. Тэгчээд нэг 80-ыг борлуулчлаа. За тэгэнгуთ манайхан 80 сая төгрөгөө өртөгтэй ийгээд тайлагнаа явчихдаг. 100 саяыг худалдаж авсан бол татвараас хас гэдэг. Тэгэхэд өртгөн 80 өмчингээ буруу тайлагнчдаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энд манай татварын хууль бол зохицуултад байдаг байхгүй. Тэгэхээр мэдлэг мэдээлэл яагаад одоо муу байна гэх юм бол хуулийнхаа зохицуултыг авч ашиглаж одоо гүйцэж чадахгүй байна гэж одоо бид нар бол татварын зөвлөхөд учраас нөгөө аж ахуйн нэгжүүд захирлуудтай илүү ойр байдаг учраас хуулийн зохицуултыг ашиглаж чадахгүйгээсээ бас буруу ойлголттой байна л гэж үзээд. Бурмаа одоо нүүтийн нэмэн үртгийн албан татварын тайлан 2 сарын 10-ны дотор аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан 2 сарын 10-ны дотор хувь хүнийхийг 15-ны дотор тайлагнах хэрэгтэй тий. Тэгэхээр энэ тайлагналтын явц одоо яг ямар байна? Одоо энэ оны байдлаар ер нь энэ тайлагнаж байгаа байдал нь одоо эдийн засаг талаас нь харах юм бол ямар хөө байна өмнөх онтой харьцуулбал. За их төрөрлөх. За 25 оны тайлангийн хувьд бол одоо яг явцыг нь асууад байна шүү дээ. Иргэний хувьд бол одоо 140 мянган тайлан хийсэн байна. За 140 мянга. Нөгөө 286 гэж чинь 140. Иргэний хувьд шүү. Иргэн нь үү? За. Хувь хүний хувьд бол. Тэгээд аж ахуйн нэгжийн хувьд бол одоо 286 мянгаас чинь 113 мянган. 113 нь ирсэн байна тий. Тайлан ирүүлэлтийн явцтай. За тэгээ одоо тайлагных үйл явцтай хамаарат давхар нь одоо хөнгөлж чөлөөлтийн асуудлууд ирдэг. Тэрэн дээр бол одоо иргэний хувьд бол нийтдээ нэг 18 мянган орчим иргэн бол ерөнхийдөө бол хүний хуулийн дагуу хөнгөлж чөлөөлтөнд хамрагдъя гэдэг байдлаар бол өнөөдрийн байдлаар бол тайлан ирүүлсэн гэсэн тоо мэдээтэй явж байгаа. Хэлбэршүүлсэн гэсэн үг тийм. Гоо одоо нөгөө юу гэдэг чинь иргэдээ одоо хамгийн сайн мэддэг орон сургуулийн төлбөрийн хөнгөлөлт өгдөг шүү дээ. Тэрэнд ерөнхийдөө тэр төрлийн хөнгөлөлтөнд хамрагдъя гэдэг байдлаар. Гэхдээ яг энэ зөвхөн тэр хоёр хөнгөлөлтөөр бол тогтохгүй. Үндсэндээ бол хүний одоо хуулийн дээр ихэд 9 төрлийн чөлөөлт. За дээрээс нь 12 төрлийн хөнгөлөлтийн залтууд байгаа гэсэн. За тэгэхээр тэр залтуудын хүрээнд одоо үндсэндээ бол 18 орчим иргэнд нэг энэ хувийн хуулийн дагуу тайлан гарч хөнгөлтэй яа гэдэг бол том дээрүүлсэн мэдээтэй явж байна. Татвараас хасагдах зардал, хасагдахгүй зардал гэж байд юм лээ шүү дээ. Тэр яг зардлуудад нь томилоод хэлвэл яг ямар зардлуудыг оруулдیں۔ За хасагдах зардлууд сая түрүү манай юу нэгсэн зөвлөхөө үнэлээ тий. Аж ахуйн нэгжийн хувьд аж ахуйн нэгжийн хуулийн 13 дугаар зүйл заасан зардлууд байна. За дээрээс нь 13 дугаар зүйл мань үндсэн барьж байгаа юм юу гэхээр төлбөрийн баримт гэдэг үндсэн шаардлага. За тэгээд тухайн тайлан нөхцөнд гарсан гэдэг байл. За тэгээ мөн
нөгөө нэг албан томилтын задлууд байгаа. За хүүгийн орлогч юм уу эсвэл нөгөө үндс хөрөнгөний илэгдлийн задлууд гэх мэтийн задлуудыг бол аж ахуйн нэгжээр тайлангаа гаргахтаа бол асагдах задлаа тайлгна гэдэг гэсэн. За тэгээд саяны дуусснаас бусад төрлийн юг болоод хасагдахгүй задлалд оруулна гэдэг байдлыг бол хуульчлаад өгсөн байна. Тэгэхээр тэр хуулийнхаа дагуу тэр хасагдах болон хасагдахгүй гэдэг задлаа бол тухайн байгууллага маань санхүүгийнхаа тайлангаа гаргахтаа, татрын тайлангаа гаргахтаа өөртөө ангилаад тэгээд хасагдахгүй гэдэг нь ангилаа авчиж байгаа л гэсэн. Тайлагнал би нөгөө хоёр тайлан гаргадаг гэж хүмүүс ярьдаг байсан. Одоо тийм байгаа үгүй би мэдэхгүй л да. Энэ дээр хариулах боломжтой. Ер нь за энэ ч нэг худлаа тайлан гаргаж ирүүлээд байна да. Өөр одоо бодит тайлан нь бол эдний компани ч гэдэг юм уу, энэ үйл ажиллагаа бол ийм орчин байх байтал энэ ингэж багаар тайлгнажаач гэдэг юм уу. Тэрийг тэгж мэдэх боломжтой юу? Тэрийг тэгж шалгах гэх юм уу, хянах тийм одоо эрх үүрэг нь та бүхэнд байгаа юу? За юун дээр нь хариулж. Ер нь бол татвар төлөгчд өөрийн тайлагнуулах тийм ээ юм хуулийн зохицуулалт байгаа. Татварын албан талаас татварлагч айл болох хэлбэрхэн захимаар өгөх боломжийг бүрдүүлээд явж байгаа. Тэрнээсээ бүрдцэн явж байгаа. За саяны хоёр тайлан гэдэг нь үндсэндээ халж байна. Дээр үед нөгөө захим цаасаар өгдөг энэ үед бол байдаг байсан. Яагаад гэвэл нөгөө зээл авах гал энд ягаад төрийн мэдээлэл доордо мэдээлэл солилцох муу байсан. Одоо татвар албал мэдээллийг бол маш сайн зөвлөдөг болсон. Энэ мэдээлэлдээ бид боловсруулад эрсдлийн тооцоод татвар төлөгчдийн өөрсдийнх нь эрсдлийг үзүүлээд танд ийм эрсдэл байна шүү. Та тайлагнаараа гэдэг мэдээллүүдийн бүгдийг татаж өгдөг болсон. За тухайн татвар төлөгч нь өөрөө тайлагнах хууль бид нар тайлагнах талаар зөвлөмж өгнө. Мэйл болон мессежээр таны тайлан хийх хугацаа боллоо гэдэг. Тэгэхээр энэ бүгдийг нь бид нар эрсдлийн тооцоолбол татвар төлөгчдийн эрсдлээс нь өрсөн сэргэлгүүднээс мэдээлэл бэлтгэж өгөөд одоо Монголын татвар албаны сувгаар бол аль болох мэдээлэл өгнө. За мэрэгсэн холбоотойгоо хамтраад бүх төрлийн сургалтыг одоо эд өрнөж байна. Тайлангаа одоо дуусах хүртэл. За түрүүнд манай бизнес эрхлэгч маань бас ярьж байсан хүндрэлтэй юм байдаг гэдэг. Яг хоо зөв олон жилийн юмнаас үзэж яхад манай бизнес эрхлэгчд маань нөгөө мэрэгжлийн нягтланчон мэрэгжлийн холбоотой хамтран ажиллахгүй байж байгаа түрүүний нэг эрсдлийг өөрсдөө гаргаад байдаг. Ягаад гэвэл мэдэх юм байна, мэдэхгүй юм байна дотор нь. Ягаад гэвэл энэ чинь хуулиар бүгдийг нэгээд наривчлан заасан болохоор тэр хүн болгон одоо иргэн хуулийн этгээдүүд тэр болгоно ойлгодгоо. Томоохон газрууд бол дандаа мэрэгжлийн нягтлан бодгочтой, зөвлөгтэй байна гэдэг чинь бас тийм юм байдаг. Тэр эрсдлийн одоо бид нар үлэхтэй бол нягтлан бодгоч хүн болгон нягтлан бодох санхүүгийн мэрэгчлээ байг шаардахгүй. Болж игэл бид нар татвар албаны зүгээс байгаа мэдээлэл гаргаж өгөөд таны юм чинь ийм байх нь биш шүү гэдгийг явж байгаа. Дээрээс нь системээр тайлангаа илгээчингүүд чинь өмнөөс нь систем бодно. Та ингээ буруу борлуулалтын орлогч нь тохирохгүй байх шүү. За мөн тайлан яасны дараа тайлангийн боловсруулалт хийгдэг. Энэ дээр байцаагч буцаагаад комментлдэг. Таны борлуулалтын орлого ийм юмтэй зардалч ингээд болохгүй байна гэдэг. Тэрийг манайхан бас яг зарим нэг юм буцаад мэдээлэл үздэг явуулсан гал болцсон гэдэг. Энэ нөгөө хуулийн хугацаанд засах эрх нь байна, өмнөдөө өөрчлөх эрх нь байна, засаа залруулах явуулах юм байна. Ийм хүмүүс байдаг. За өнөөдрийн сэдвтэй холбоотой яг ямар асуудал байна? Одоо жишээ нь ханд бүнгийн хэлээд байгаа би ч гэсэн ер нь бол тэрнтэй санал нийлдэг. Одоо юу гэдэг зах худалдааны төв ч юм уу те ингээд үйлчлүүлэхлээр хизээч баримт өгдөггүй. Тэгээд пост машинаараа ингээд мөнгөний маань картнаас уншиж авчаал нэг юм жижигхэн цаас банкны цаас л өгдөг байхгүй юу? Ерөнхийдөө бол яг Монголын татврын эрх зүйг ингээд дүн шинжилгээ хийхээр ерөнхийдөө хоёр талын юм байгаа. Яг таны манай энэ бизнес эрхлэгчийн хэлдгэр татврын хувь хэмжээ өндөр үү гэвэл өндөр байдаг байна. Тэнд бол эргэлзэх юм байхгүй. Нөгөө талдаа болохоор чинь татвараас зайлсан ихийг явдлыг хуулиар дэмждэг гэвэл бас дэмждэг байна. Тухайлбал яагаад? За тухайлбал яагаад вэ гэхээр чинь одоо татврын хуулийн одоо нэг Сталины дарангуйлал Чойболсонгийн дарангуйл гээд бид нар ч нэг хуучин диктатурын нэг. За яг хөө тэр одоо ингээд дарангуйл яг одоо хуулиар дэмждэг. Хуулийн ямар заалтанд дэмжиж байгаа юм шүү дээ. Хуулийн дарангуйл одоо ингээд ардсан нийгэмд болохоор чинь хуулиар дарангуйлдаг юм байна л да. Хууль зохиогоод тэрүүнд болохоор чинь
одоогийн бодит мөрддөг ингээд зарчмд болж бизнесийн ашигаас татвар авдаггүй байна. За одоо бид нар болохоор чинь нөөт болохоор чинь зүсээ хувиргаад нөөц биш сайжруулсан худалдааны татвар болсон гэдэг манай татврын байцаагч өөрсдөө бидж байгаа сангийн яамны айлч тэр мэрэгчлэлтэнд өөрсдөө бас ярьдаг байна. Олон нийтийн хилцүүлэгч гэсэн ярьдаг, элдв хурц улаандаач гэсэн ярьдаг. Нөөт бол одоо сайжруулсан худалдааны татвар юм аа гэж ярьж явдаг байна. За орлогын хаалган татврыг сая энд ирсэн те хасагдах зардлуудад хязгаар тогтоогод орлогын хаалган татврыг болохоор чи ашигаас тооцдог байна. За дараад нь болохоор чинь цалингийн зардалд болохоор чи их хэмжээний татвар ногдуулж тэрийг ажил олгогчулан ажилтан хоёулангаас нэгэ давхардуулж тооцдог. А тэгэнгүүтээ энийг яадгүй хэр чинь зөвхөн ажил олгогч үе зөвхөн бэс зэрэгч тэр төлөх үүргийг ногдуулчихдаг. А тэр нөгөө нэг иргэн тулгарч тэр үүргийг ногдов. Тэгэнгүүт чинь нөгөө ингээд нохоод ингээд олон нохоод ингээд нөгөө дунд нь яс хаяж хооронд ингээд маргалдуулах гэдэг тийм хуулийн зохицуулт бол явж идэг. За дараад нь болохоор чинь газар үл хөдлөлт лиценз борлуулдаг тий. А эдрийг болохоор чинь худалдаж авж байгаа хүн буюу мөнгө төлж байгаа хүн татвар төлөх үүрэг хүлээдэг. А тэрнээс орлого олж байгаа, ашиг олж байгаа хүн бол тэр үүргийг хүлээдэг байхад одоогийн хуулиар болохоор чинь. За тэгээд хонжир сургалгааны татвар гэж байж болно тий. Одоо ингээд Оросын холбооны улсад би Оросд бол лотерей тоглоод 1 тэрбум рубль хожиж. Тийм бол 5% гэвэл ерөөсө 5% татвар төлдөг. А Монголд би лотерей тоглоод одоо 1 тэрбум рубль гэдэг чинь баг Монгол төгрөгөөр бол 35 тэрбум төгрөг байгаад байна үү тий. А Монгол болохоор би лотерей тоглоод 1 сая төгрөг хожих гэж байна тий. 40% татвар төлдөг. Манай татврын байцаагч өөрсдөө бич. Тийм юм одоо ингээд энгийнээр аваад үзэх юм бол Оросын холбооны улсаас болохоор чинь жижиг дунд бичил аж ахуйн гэж би ярьж байна тий. Оросын холбооны улсаас болохоор чинь 3 дахин өндөр татврын дарамттай хятад ард урдаас болохоор чинь 2.4 дахин өндөр тийм татврын дарамттай байдаг Монгол улс. Яг одоо тэгэхээр чинь би энэ дэвтрийг хийгээд үйлдвэрлэлээ би зах зээл дээр гаргаад зарах юм бол шүү дээ тий. Орос юм уу? Орос тетрад ч юм уу хятад дэвтэртэй миний энэ дэвтэр хийсэн дэвтэр хизээж өрсөлдөж чадахгүй. Яагаад гэвэл саяны энэ татврын олон юм зардал бол. Тэгээ дараад тэр хуулиар тэр зайлсхийх явдлыг дэмждэг гэж байгаа шүү дээ тий. Тэр одоо ингээд Монгол улс болохоор чи хуулиараа далд эдийн засгийг өөрөө хуулиар дэмжиж өгсөн байдаг байгаа. Яг ингээд тэр цалыг авах юм бол Монгол улс болохоор чи татврын дэв ажид амьдраад байгаа юм шиг байдаг байхгүй. Одоо тухайлбал бэлгэлийн татвар байхгүй. Хэдэн мянган бараг саяараа бэлгэлийн гэрээ явагддаг. Тэр нь болохоор чинь ерөнхий хуульд заагаад өгсөн ч гэсэн байхгүй. Одоо бид нар чинь нөгөө капиталист нийгэм шилжчихсэн. Өв зулуужид нэг хүн нас марлаа үнэгүй өгүүлж байгаа. Яг хөө тэр нөгөө баг хэмжээний дээд лимитийг тогтоож байгаа. Тэг чинь тэр нь хязгаар байхгүй. За тэгээд ийм тэгэнгүүт дараад нь болохоор чинь татврын хуулийг болохоор чинь яг эрүүгийн процессд болохоор чинь хөнгөн гэмт хэрэгтэй тогтсон. Монгол шиг ийм хуультай хөнгөн гэмт хэрэгтэй авч үздэг 20 ял ерөөсөө бараг байхгүй шахуу. Тэгээд энийг энэ талын аваад үзэх юм бол Монгол улс болохоор татвараасаа ингэ зайлсхийгээд ингэ явчих юм бол яах нь яаж чадахгүй. За татврын ерөнхий хууль бол шинжилэл явагдаж байгаа гэдэг нэмэлт өөрчлөлт орж байгаа мó татврын хуулинд яаж байгаа вэ? Ерөнхийдөө багц хууль явж байгаа юм шиг байлаа ш тий. Тэр одоо хуулиар юу яаж байгаа гэдэг та бас яг энэ салбарыг ажил юу яаж байгаа үний хувьд юу гэж харж байна? Ононгийн хилээд байгаа концепцийг дэмжиж үг. Далтуур дэмждэг гэдэг тийм юм одоо бас байж болох юм уу би мэдгүй. Гараа өргөд ярьж. За хилдээ тэгвэл за одоо жишээлбэл ингэж байгаа л та одоо хоёр тайлан одоо ерөнхийдөө багасж байгаа байхгүй болж байгаа гэдэг одоо албаны хүн хэлж байна. Би бол эсрэгээр байр суурьтай байгаа. Өстой тийм биш. Бүр цэцэглэн мандж байгаа. Яг бодит амьдрал дээр. Сая одоо үе таалга хаасан 10 хэдэн мянган байгууллагууд чинь бүгдээрээ шахуу баг бодлож нөгөө үйл ажиллагаагаа зогсоохгүй шүү дээ. Хүн дурж өгөхгүй тулд компани дампууруулж хаяад хувь хүнээрээ регистрээрээ хийгээд тэгээд нөгөө и баримт гэдэг юм одоо хувь хүнийхээ нөгөө хэлбэрчлүүлснаар хийгээд явж байгаа. Манай одоо зүгээр яг ингээд бүр одоо бүгдээр харъя л та тий одоо энэ үнэт идэл энэ хөөрөг зүгээр энгийн жишээнүүд шүү. Бүс бараа за тэгэл одоо өстой худалдаа жижиглэн нөгөө 100 айл барилгын материал хүнсний худалдаа тэр том захууд нэг ч нөөт төлдөггүй. Тийм учраас хямдхан байгаа. Яг нөөтөө төлөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд тэдэртээ өрсөлдөх ямарч боломж байхгүй. Үнийн зөрүүтэй 30% зөрүүтэй. Тэгэхээр чи яаж энэ компаниуд чинь зөв шударгаараа ажиллаад том болчих юм бэ? Би залуучууд чинь нэг юмыг ойлгоод байгаа шүү дээ. Би ингээ өнөөдөр компаниа томруулаад ирээдүйд гоё том бизнестэй болохын тулд зөв шударгаараа яваад байгаа хгүй юу? Ер нь бол тэгэхгүй гэвэл бүгдээрээ л адилхан ингээл нөөтөө төлөхгүй амьдарч болоод байгаа шүү дээ ерөнхийдөө. Тэгээд тэрийг хамгийн гол нь энэ арилжааны банкнууд нь дэмжиж өгдөг. Хамгийн амар нь. Яаж дэмждэг гэж
нөгөө юу хар дэвтрээ гаргаад тэр яаж татвараас энэ өөрийнхөө орлогыг нуусан бэ тэрийг гаргаад тэр гэж байгаа. Тэгэхэд яг манайхтай адилхан гэдэг юм уу одоо яг нөгөө нэг тайлан гаргаж байгаа компанитайгаа ижлэхэн зээл авдаг. Хоёр тайлан гаргаж байгаа компани. Юу гэсэн үг вэ гэхээр одоо би өнөөдөр 500 сая төгрөг тэр нөгөө түрүүний ярьсан хоёр тайлан гэж юм байгаа гэж үзээд байгаа юм уу? Газар сайгүй шүү дээ. Гараад бүгдээрээ тийм баг шүү дээ. Байхгүйг л өсөө ус. Одоо яг бас хэлсэн шүү дээ. Яг олон нийтийн ийм телевизийн зурагт радиог оюун эрдэнэ ерөнхий сайд 40% байдаг 70 эдийн засаг гэдэг өөрөө тодорхой. Тэгээ Монгол улсад болохоор чинь 70 эдийн засаг ерөнхийдөө шинжээч миний судалгаагаар болохоор чинь 50 орчим хувьтай гэж бидсээ орон нутгад чинь тэр чигээр нарамтуул гэж тэгэнгүүт чинь 50-аас одоо бид нар болохоор заа явж байгаа. Тэгэнгүүт чинь дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцоход бол орлогоос тооцдог байхгүй. Уг нь бол эдийн засагч бид нар чинь. Гэхдээ Монгол улсад болохоор чинь орлогоос нь тооцох боломж явахгүй. Яагаад гэвэл орлогоос их зарлага байдаг байхгүй. Тийм болохоор чинь Монгол улсад яг 70 эдийн засаг өндөр болгож чинь зардлаас нь үндэж одоо болгож чинь дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцож явж байгаа. Яг бодит байдал дээр. Ер нь бол бүгдээрээ л одоо татварын тайлангаа яриуш татвараа төлөх ёстой. Төлдгүү тухай ярьж байгаа. Энэ нь бол угаасаа бодит амьдрал дээр байдаг л юу. Тэгэхээр энэ төлөвлөх асуудал, энэ механизм хөшүүрэг гэдэг юм уу, хяналт гэдэг юм уу, энэ юмыг яаж хийж ийн одоо бас дийлддэггүй л байх л да. Тэр зовлон бас байдаг л баг. За тэр талаас нь тайлбарлаад мэдээлэл өгөөч. Баярмаа хөө. За тийм. Бүгдээрээ татвараа төлөх ёстой ш. За ямар ч байсан ер нь бол татварын хуулинд бол бүх үйл ажиллагааны орлого орж байгаа эргэн хуулийн этгээд аль аль нь бол татвараа үнэн зөв тайлбарлах хэрэгтэй гэсэн хуульчилсан зүйл залттай. Дээр нь нэмээд одоо татварын алба бол илүү нөгөө татвар төлөгчдөө зөвлөгөө мэдээлэл өгөөд илүү татварын системд одоо хялбар байх байдлаар гэдэг байдлаар явж байгаа. Түрүүн манай бас мэрэгчлээ үнхирлээ татварын тайлан гаргахад илүү юм хүндрэлтэй байх нь илүү одоо нөгөө тухайн хүндээ илүү хүндрэлтэй гэж үзэж байгаа бол татварын хуулийн дээр аль болох хялбаршуулсан гэдэг байдлаар учирч байгаа. Тэр хялбаршуулсан гэдэг заалт маань өөрөө иргэн мөн адил хялбаршуулсан, хуулийн этгээд мөн адил хялбаршуулсан байдлаар тайлан өгөх ийм эрхтэй болж эхэлж байгаа. Ингээд ирэхээр болов хялбаршууллаа гэдэг татвар төлдгөө байсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа мó, хувь хэмжээ нэмэгдэж байгаа мó гэдгээс. Хялбаршуулаад энд илүү их татвар төлөгч өөрөө хамрагдах боломжтой болж ирж байгаа. Ялангуяа хувь хүний орлогын албан татвараар хуучин бол ерөөсөл хөнгөлт чөлөөлт өгтөл хувь хүн өөрөө тайлан өгдөг гэсэн ойлголттой байсан бол одоо сүүлийн хэдэн жилд иргэдийн ялангуяа үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд илүү их тайлан өгөх боломжтой болсон. Одоо зарим тохиолдолд хуулийн этгээдээ хаагаад иргэнээр явж гинэ гэдэг зүйл яригдчихээн л та. Гэхдээ илүү их иргэн маань одоо нөгөө санхүүгийн тайлан өгөхгүй ч гэдэг юм уу те илүү нөгөө иргэнээрээ бизнесийн үйл ажиллагаа явуулах нь зүгээр хялбар болоод ирэхээр иргэдийн илүү их хамрагдалт гэдэг юм нэмэгдэж байгаа. Мөн иргэн өөрөө хэдийгээр хялбаршуулсан байдлаар иргэн одоо үйл ажиллагааны орлогоос 1% татвар төлөхөөр иргэнд илүү нөгөө татварын дарамт гэдэг юм уу ачаалал гэдэг юм уу бага болж байгаа. Нөгөө талаасаа иргэн маань адилхан л яг нэмэгдсэн үртгийн албан татварын хуулийн дагуу нөөц төлөгч болно. Мөн иргэн одоо нөөтийн баримт гэж яриад байна. Энэ нөгөө цахим төлбөрийн баримтаа адилхан л яг нөгөө хуулийн этгээдтэйгээ адилхан олгох ёстой. Эргээд өөрөө зардлынхаа баримтуудыг авах ёстой гэдэг энэ өгөгдөл маань ер нь бол адилхан явж байгаа. Хийхгүй байгаад нь одоо араас нь явж нэмэгдүүлэх гэдэг юм уу, хариуцлага тооцох гэдэг юм. Тийм ажлууд яг яаж хийгддэг вэ? Тэгэхээр 2025 онд бол татварын одоо татвар төлөгчийг таньж мэдэх буюу татвар төлөгчийн үйл ажиллагаагаа яг ингэж газар дээр нь очиж бүртгэж тоолж байгаа. Одоо мөрдөн мөшгөх гэхээс илүү татвар төлөгчдөө зөвлөгөө мэдээлэл хүргүүлэх гээд одоо бид нар ингээл яг нарантуул гэж банк жишээ авдаг тий. Тэгэхээр нарантуул дээр 2000-аад иргэн хуулийн этгээд үйл ажиллагаа явуулдаг. За тэгвэл 2000-ын иргэн хуулийн этгээдээ яг газар дээр нь энэ нарантуул дээр байгаа энэ лангуун дээр ямар хуулийн этгээд ямар иргэн үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ? Тэр хүнийхээ үндсэн бүртгэлийг хийгээд энэ иргэн өөрөө баримтаа олгож гин үү гэдэг энэ хяналтыг тавьж эхэлж байгаа. Тэгэхээр татварын байцаагчид маань өөрөө 1600 байцаагч өдөр болгон хэн нэгэн хүний хажууд суугаад та баримтаа өгөөрэй гэд ингээд мэдээлэл өгөхөөс гадна бүртгэлжүүлээд ирэхээр бид нар тэр хүнийхээ баримт олголтыг хянаад эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хүн үнэхээр үйл ажиллагаа явуулахаа болцсон юм уу? Эсвэл үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн баримтаа өөрөө олохгүй байна уу гэдгийг татварын алба шууд хянах боломжтой. Бүртгэлжүүлэх ёстойгоос хэдэн хувийн гэдэг юм уу, хэдэн мянган хүний гэдэг юм аж ахуйн нэгжийн бүртгэлжүүлсэн байгаа вэ? За одоогор бол яг 25 онд энэ бүртгэлжүүлэх үйл ажиллагаа бол яг газар дээр нь татварын улсын байцаагчид ажиллаж эхлээд нийслэлийн хувьд бол ер нь бол 13 40% болол юу яцсан байгаа даа.
яг нэг бүрчлэн нөгөө үл хөдлөх хөрөнгө, үйл ажиллагаа, байршил гэдгээр нь болол бүртгэлжүүлэх ажиллагаагаа хийсэн. Нийтдээ 9334 объектын 47,000 татвар төлөгчийг бол бүртгэлжүүлсэн. Тэгэхээр ингээд энэ яг гадуур яваад бүртгэлжүүлээд ингээд ирэхээр нэг талаасаа татварын аль бирүүсөө 40% нь гэхээр цаана 60% одоо энэ ажил маань өөрөө нэг удаагийн ажил биш. Дахиад ингээ үргэлжлээд явна. Хамгийн түрүүнд татвар эхлээд зах худалдааныхаа төвийг бүртгэлжүүлсэн. Одоо цаашаа үйлдвэрлэл, объектууд тэгээ бусад ингээд нөгөө магадгүй гэр хороолт, дэлгүүр гэдэг юм уу те. Тэр бүх ажил руугаа ингээд яваад байна. Энэ гэхдээ нэг удаагийн ажил биш, байнга үргэлжилж байгаа гэдэг. Ийм багтал явж байгаа. Би хуулийнхны юмнуудыг бас харж ирсэн чинь ийм юм байлаа. Аж ахуйн нэгж нөгөө одоо жилийн туршид үйл ажиллагаа дөнгөж одоо эхэлсэн гэж бодъё л да, шинэ аж ахуйн нэгж. Тэгэнгүүт тэр тухайн жилдээ орлого нь гэх юм уу одоо дансаараа авсан юм 300 саяыг давчхуул тайлангаа явуулаад 90% буцаан олголт гэж авч болдог юм шиг тийм би бол зүгээр иргэн талаасаа судлаад ойлгоход тийм байл. Энэ 90% буцаан олголтыг авдгийн бол болж штэ. Энд чинь 310 саяын орлого олсон гэж тайлгначаад 31 сая төгрөгөө би бараг 30 сая төгрөгөө буцаагаад авч болох юм байна штэ гэсэн ойлголт байгаад байгаа байхгүй юу? Энийг ер нь нийтийн тайлан ирүүлсэн компаниудын гэдэг аж ахуйн нэгжүүдийн хэдэн хувь нь буцааж авч чаддаг вэ? Чадахгүй байх нөхцөл байгаа юу? Магадгүй одоо нөгөө татварын бас өртөө эдэр байвал тэрлүүн эдэр суутгаад авчдаг тийм нөхцөл байх уу? За яг аж ахуйн нэгж тэр бол 1% татвар. За тэгээд 90% буцаалт, 90% буцаалт гэдэг нь үндсэндээ 1% татвар гэсэн үг шүү дээ. Яг 50 сая хүсэл үйл ажиллагааны орлоготой аж ахуйн нэгж бол хүсэлтэд гаргаад хэлбэршүүлсэн буюу шууд үйл ажиллагааны холбоос нөгөө татвар төлж боломжтой байна. За 300 сая хүслэх бол мөн адил холбогдох зардлаа хасаад 1%-аас татвар төлөх бол. За 300 саяас 1.5 тэрбум үндсэнд бол яг жижиг бичил аж ахуйн нэгжүүдийг бас үйл ажиллагааны дэмжих гэдэг бол 20 оны хуулийн өөрчлөлтөөр бол 90% буцаалт гэдэг зохицуулт орж ирсэн. За үүнээс л яг хизээ орж ирсэн зохицуулт 2020 19 оны нэг татрын хуулийн шинжилгээ шүү дээ. За тэр маань 20 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж ирсэн. Тэгэхэд нь 90% буцаал олголт гэдэг асуудал нь орж ирсэн байна. 1.5 тэрбум хүмүүст боловсролтой болгохтой аж ахуйн нэгжүүдийн хувьд бол за энэ дээрээс бол яг одоо өнгөрсөн жилийн хувьд бол нэг яг 90% буцаалтын дээр бол 4300 орчим аж ахуйн нэгж хамгдсан байдаг. За тэгээд энэ дээр татрын хуулинд байна татрын тайлагнах болон төлөх хугацаа адил байна гэж заагаад өгсөн. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгжүүд нь яг хөөд 2 сарын 10 тайлангийн хугацаа дуусч байгаа. Тэр хугацаанд багтаад тайлангаар ногдуулсан татвар төлжиж нөгөө нэг энэ 90% хугацаа олголтод хамгаалах боломжтой байна. Хэрвээ татварын өртөө бол тэр 90% буцаа олголт олгогддгүй юм байна тий. Тэгэхээр яг тайлангаараа ногдуулна гэж зөв төлөх татвар гаргаж ирсэн гэсэн үг шүү дээ. За тэрийг хуулийнхаа хугацааг нөгөө нэг 2 сарын 10-ныхаа дотор төлцсөн бол энэ юм да хамрах боломжтой. Хэрвээ магадгүй уг нь бол хүсэлтэй байдаг. Тэгтэл юугаа нөгөөдөө төлж чадахгүйгээс болоод хамрагдаж чадахгүй. Ер нь бол 300 сая төгрөгийн борлуулалт хийчихэж байгаа бол 300 сая үлэнгийн устдаа өгчөөд дараа нь 90% буцааж аваад гэж байна. Ер нь basically яг тэр жилдээ багтаагаад би өөр тэгж ойлгодог. Зөв үү? Яг 300 сая хүслэх гэдэг маань өөр байхгүй. 300 саяас дээш 1.5 тэрбум. Гэхдээ ер нь бол ялгаа байхгүй. Чи 300 саяас дээш 1.5 сая тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн ч гэсэнтэй чи бүх олсон орлогоо бүгдийг улсдаа тушаачих юм бол дараа нь 90% нь авнаа л гэж байна. Ер нь бол би тэгж байна. Тэр нэвэл энэ нэг яагаад энэ буцаа тэр энэ бол үлгэрийн дадлаа гэсэн үг. Буцаа авалт баг байдгийн ганц шалтгаан болгож чинь сая манай хүн жоо юучлээ үлгэрийн баг байдаг ганц шалтгаан хуулийн заалтанд орж чинь татрын байцаагч хяналтаа зөвшөөрсөн тохиолдол гэдэг тиймэрхүү үг өгүүлэр байгаа тийм утгатай. Хяналтаараа. Тий хяналтаараа ороо. Яг уу тэр хяналт нь болгож чинь бит хяналт байж болно тэр нөгөө нэг цахимаар ч юм уу те тэр нөгөө нэг эрсдлээ тооцоод тийм болохоор энэ болохоор чинь уг нь бол аль 6 жилийн өмнө батлагдсан заалт ч гэсэн хэрэгжилтэнд ийм хангалтгүй байдаг цаа шалтгаан бол энэ байгаа даа шүү. Бас өртөөгөөс гадна хяналтаар зөвшөөрнө гэдэг чинь тэр байцаагчид бол хуулийн хүрээнд яг л одоо тавигдах шаардлагуудаа хангасан байна уугүй юу гэдгийг л хянаж байгаа шүү дээ. Тэгээд энд та яагаад нэг юм юутай хэлээд байна. За мөнх чим тодруулъя. Ер нь бол 90% буцаалтыг бол миний хувьд бол нэлээдгүй авдаг. Манай аж ахуйнууд аваа сурцсан. Гол нь нөгөө шаардлагуудыг биелүүлэх л хэрэгтэй. Шаардлага биелжүүл. За шаардлага биелүүлээд ер нь одоо 2 сарын 10-ныхаа дотор тайлангаа гаргаад төлцсөн тохиолдолд авж байгаа.
Зүгээр энэ дээр нөлөөлөнгүүд байгууллагуудад 300 саяхан 10% буюу 30 сая төгрөгөө бас төлсөн байх хэрэгтэй тий. Одоо 300-аас 1.5 тэрбумын хоорондох одоо орлого олсон бол төлөх татвар нь 300-аас шууд 10 биш. Татврынхаа орлогоос татврынхаа зарлыг хасаад тэгээд ногдуулах татвараасаа 10%-аар төлчөөд тэгээд тэрнийхээ 90%-ийг тэгэхээр шууд 300-гийнхаа орлогоос 30% ч юм уу тэгж бас биш шүү. Заагаад тий. Тэгэхээр бол орлогоос зарлаа татврынхаа орлогоос татврынхаа зарлыг хасаад ногдуулах буюу одоо бид нар хэлдэг төлөх ёстой 10% бодоод ашигынхаа тий татврын ашигынхаа гэсэн үг. Тэгээд гаргаж ирээд тэгээд тэрийгэ төлөөд буцааж авдаг. Энийг бол бас нэлээд сурцсан байгаа. Зүгээр тайлагнал дээр алдаатай зарим нэгэн харамсмаар зүйлүүд болдог нь тооцоолоо буруу хийчихэд авч чадахгүй байх татвараа дутуу төлцсөн байх. Уг нь авах гэдэг тий. Энэ дээр л жоохон алдаа гарч би бол одоо зөвхөн хөдөлж байна. 260-70 мянган байгууллагаас 4300 авдаг юм шиг. Гэхдээ бас энэ дээр бас тэгж ойлгож болохгүй л дээ. Энд чинь 300-аас 1.5 тэрбум. 300 сая хүртэл бол ямар нэгэн зүйл төлөх шаардлагагүй угаасаа 1% шүү. Тэгэхээр нөгөө 300 сая хүртэлх борлуулалтын орлоготой хуулийн этгээд чинь 1% юм чинь тэн дээр энэ нь орохгүй байгаа. 4700-гээд тэгчээр айгүй бага юм шиг ингээд тоо санагдаж магадгүй. Гэхдээ бусдаар бол 300 сая хүртэл бол 1% нээлттэй. Би бол хангалтгүй. Ер нь бол юм л байхгүй юу. Энэ хуулиа нөгөө дутуу үзээ дутуу байгаад байна. Бид нар энд нь зөвлөгөө л одоо татвараад үзээд аль болох захин болгоод мэдээлэлээр хангаал сургалт хийгээл татварлагчаа өөрөөл мэдээллийн сувгуудаар явуулаад ингээд байгаад тэр болгон бас нэг харамсалтай юм байна. Татварлагч болгон тэр болгон нөгөө ирдгүй нөгөө ойлгодгүй болохоор ирдгүй. Тэгээд бид нар ер нь л тий. За тэгээд иргэн дээр бол хамгийн сая бодсон ямар нэгэн зардал хасахгүй 1%-аар татвар төлөх боломж байна. Хэлбэр шуусан гэж яриад байгаа. 1% татвар чинь саяны дээр манай одоо бизнес гэж юм буруу ойлгож байна. 300 саяас шууд 10% гэдэг. Тэндээс чинь 300 саяас 1.5% чинь дээр холбогдох зардлыг хасаад нөгөө ногдуулах гэхээр хүн ойлгодгүй. Олсон орлогоосоо гарсан зардлаа хасаад үлдсэн дээр нь л тэр 10% төл 10% төлчөө та 90% нь буцааж авах гэхээр 1% л хамгийн энгийн нэр л. Одоо жишээлбэл манайх худалдааны компани л та. Тэгээ яг нөгөө цэвэр ашиг нь бол мэдээж тэрний тэрбум 500 сая хүрж байгаагүй. Одоо хүртэл хүрэхгүй бага л байгаа. Тэгсэн мөртлөнгөөсөө бид хэд бол нэг ч удаа 90% буцаалаа. 300 сая хүрж ирсэн. Яг нөгөө борлуулалт давчих давлгүй яг худалдааны компани аваад зарж байгаа юм чи. Тэгээд ерөөсөө бол тэгж буцаалт мөсөлт авч үзэж байгаагүй. Өөртөө нөөтөө орлого хийсэн юм. Орлогоч боломж байхгүй юм шиг лээ. Яг нөгөө борлуулалтын орлого нь тэрбумаас даваа явчихлаар 2.5 тэрбумаас давчихлаар багасчдаг. Гэхдээ тэр чинь худалдааны компаниуд байгаа шүү дээ. Ер нь бол ойлгомжтой шүү дээ. Одоо энэ инфляц чи яаж байгаа вэ лээ? Тэгээ ер нь бол энэ үйл ажиллагааны зардал гэдэг ингээд бол би бол тэр 90% буцаалт гэдэг тэр бол нэг бичил аж ахуйн нэгжүүдийг дэмжих гэж гаргасан зүйлүүд байх л да хөргөө. Тэгтээ яг бодит амьдрал дээр хөрсөн дээрээ бууж ийн үгүй буухгүй баг. Одоо тэр бичил гэхлээрээ нөгөө ойдл эсгүүр жижигхэн хөөрхөн цэхмэх тиймэрхүү юмнууд тэр хүмүүс бол баг ихэнх нь яг нэг үлэхэд компани биш нөгөө жижигхэн хувь хүнээрээ л явж байгаа. Тэгэхээр нөгөө жижиг бизнес жижиг дунд бизнесийг дэмжих ийм нөгөө бодлого бол манай татварын яг энэ юунд бол би ерөөсөй байхгүй. Би бол тэгж хардаг. Тэгээ одоо энэ Жавхлан гэдэг сайдын би бас ярьчмаар 2021 оноос хойш хичнээн 6 жил сайд хийж байна. Татварын тухай шинжилсэн одоо нөгөө өөрчлөлт оруулалтын инээ тэрийг ямар ч юу ч байхгүй. Тэгээ одоо энэ аж ахуйн нэгжүүдийнх нь 100 мянгаараа дампуураад идэг. Тэр хүн одоо юу хийгээд тэндээ 3-4 засгийн газар дамжиж суугаад идэг. Хурдан ажиллаа өгөөч ээ, огцрооч ээ гэж хэлмээр байна. Зайлах хэрэгтэй. Ер нь бол за өнөөдөр татвар тайлагналтын асуудлаар олон нийтэд мэдээлэл өгч байгаа шүү. Зүгээр би яг одоо ичээд нуугаад тах юм байна шүү дээ. Хэлсэн юм. Оноо нэмэх гэдэг. Энэ саяны энэ 90% буцаалт болохоор чинь сая ингээд хуулийн хэрэгжилт хангалтгүй гэдэг ерөнхийдөө бол хандлага бол ерөнхийдөө хуулийн хэрэгжилт угаасаа хангалтгүй энэ юу. Яагаад энэ 90% одоо ингээд татврыг хураалт болгож үр ашигтай байх гэдэг зарчим байдаг байхгүй юу? Тэгэж чи хурааж авчаа буцаагаад өгчөж шүү дээ 90%. Энд чинь үг нь бол нөөт биш байхгүй юу? Нөөт болгож чинь буцаалтын зарчим үүсдэг шүү дээ. Тэнгүү чи энэ Монгол улсын татврын хууль орчин тэг хувь хэмжээ, бага хувь хэмжээг нэг тэрэг мөрддөг. Тийм нэг онцлогтой байгаад байгаа. Хөнгөлж хөлөөлт хэр их вэ? Тэр тусмаа яах нь вэ? Даалт эдийн засгийг өөрөө өөгшүүлээд байгаа юм шиг тийм нэг ирлиц хууль яваад идэг байгаад байгаа шүү. Тэгэхээр чин татврын тэг хувь хэмжээг хятадч вэ, оросч вэ,
аль ч орон бизнес нь ерөөсөө тэр. Тэгээ одоо бид нар чинь нэг лангууны татвар гэдээ манай энэ залууг хэлээд байгаа ч аргагүй. Лангууны татвар чи одоо бидний далд эдийн засгийн бас нэг дэмжиж байгаа, бас нэг том зүйл байгаад байгаа. Яг тэгвэл дээд хязгаарыг интервалын тэдээс тэд ч юм уу те эсвэл дээд лимитийн зааж өгөөгүй байгаад байна. Эмийн бизнес дээр яг нөгөө эмийн газрын даргатай ярьжсэн чинь чамдамны бизнес гэдэг томьёолол байт юм байна л да. Одоо ингээд чамдамдад оруулаад ирдэг. Тэгээ яг миний хэрэгцээний юм байгаамаа гэж хэлдэг боловч орж ирээ зардаг ч гэдэг юм. Тэрэн шиг одоо яг энэ жижиглэнгээр ингээд нөгөө бараа ажил үйлчлэгээ эдийн засгийн эргэлт хийгээд байна шүү дээ. Ингээд мөнгө ингээд угаагаад карго гэж байна. Тий, карго гэх юм уу те. За тэгэхээр энийг л одоо нөгөө бүрэн одоо татвараа өгдөг, хангуулдаг, тайлангаа ирүүлдэг, эргээгээд одоо тэр магадгүй те хөнгөлтүүдэд идэх энэ юм нь шудраг биш байна л гэж үзээд та. Одоо жишээлбэл наадхан дээр чи нэг жишээ хэлээ л да цөмөрөө те. За одоо ингээд нэг Табоогоос ч гэдэг юм Америкийн нэг вебсайтнаас ч гэдэг хаанаас хамаагүй захиалж өгдөг юм юмнууд манай фэйсбүүкээр дүүрэн байгаа. Тэгээд яг уу бас л бизнес хийж байгаа л хүмүүс ч те. Гэхдээ учир жамцангаа нэг одоо энэ дээр нэг хуулийн соорхонууд байж идэг те. За ингээд жишээлбэл би зурагт авах боллоо гэдэнгүүт номин дээр очиод авах гэж юм хаа нэгэн электрон барааны дэлгүүрт очиод авах гэхээр миний авах гэж байгаа зурагт одоо 3 сая 500 мянган төгрөг. Нөгөө татвар матураа төлөөд аль хэзээний байгууллага дээр ороод ирсэн хөрхий тэр чи яг ном журмынхаа дагуу явж байгаа юм те. За тэгэнгүүт яг тэр зурагтын Хятадаас ч юм уу Солонгосоос ч юм уу Америкээс ч юм уу сая төгрөгийн хямдхан ороод ирж байгаа. Яг энэ нөгөө каргогоор. Тэгээд хүн хаанаас авах вэ? Тэр каргоноос л авах хямдханаас нь л авах. Тэгээ энийг ингээд одоо энэ каргонууд нь бүр ингээ утгаа алдсан. Тэгээд зүгээр одоо ерөөсөө ингээд хүнс, бараа, арх, тэгээд дуун гоо сайхны юм, хувц мовц бүгдийг нэг каднер чихэл сүп гэд Монгол руу явуулчихдаг. Уус сайхан карго задарлаа гээл. Тэгээд бөөн хүмүүс үрж ирээл нөгөөдөл аваад бүгдээрээ мөнгө төлөөл авдаг. Хөө энэ худалдааны компаниуд яаж амьдрах юм бэ? Чи хин татвараа төлөөд хин ном журмынхаа дагуу явж байгаа нь ингээд хурдан дампуураад зайлаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол энэ хууль эрх зүй энэ гайл татвартайгаа одоо хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Энэ хэд ч мэдж байгаа бүгдээр систем дээр нь харагдаж байгаа. Ямар байгууллага хоёр талин гаргаад байгааг эдгээр бүгдээрээ мэдж байгаа. Гол нь юм хийхгүй л байгаа. Би бол тэгж л харж байгаа. Тэгэхээр миний гаргалгаа бол цөмөр болчоо. Нөт мөт төлөхө болчих. Нөтийн тухай хууль мүлээ болоод бүгдээрээ сайхан нөтөд төлөхө болчих. Тэгэх юм бол нийт бараа бүтээгдэхүүний үн ядаж 10% хямдхан болно. Бид нар бүгдээрээ төлөхө болчих юм чинь. Би нөт төлөхгүй болохоор чинь тэгээ татвар яаж бүрдэх. Үгүй татвар өөр юмар бүрдүүлдэг. Тэгээд уул урхаагаас амьдрдаг уус шүү дээ. Тэрнээс л бүртгэлнэ гэж. Би бол тэгж бодоод байгаа. Ерөнхийдөө шудраг байцгаая. Тэгэхгүй бол яг ингээд төлж байгаа компаниуд нь дампуураад төлж байгаа компаниуд хүн иргэн болгоно л татвараа төлдөг штэ. Тэр татвараа төлдөг байх зарчим бол эртээ тэргүй одоо хуулийн дор амьдарч байгаа бол төлгөл ёстой л байх. Зүгээр одоо яаж бүгд төлдөг болох вэ? Шинжээч хүний хувьд болохоор чинь энэ дээр нэмээд нэгэд одоо Монгол Улсын засгийн газараас болохоор чинь импортыг орлого бүтээгдэхүүн гэдэг ямар нэгэн жижиг дунд бизнес саяны энэ 90% буцаалт ч юм уу тэ 300 сая хүртэл 1% байна юмс гэдэг чинь энэ бичил жижиг дунд бизнесэд дэмжих гэдэг. Гэвч тэр карготой өрсөлдөх жижиг дунд маржин болохоор чи ерөөсөө бизнес эрхлэгчдийн маржин чинь 5-аас 10%, 20% л байхгүй. Тэгэхээр чи яаж утсан тэр нэг давхарлж байгаа тэр янз бүрийн шаардлагуудыг ингээ хангахгүй болохоор чи яах нь импортыг орлох тэр гадаад бараатай өрсөлдөх ямар ч практик төр боломж байхгүй байгаа. Тэгээ ялангуяа нэг Монгол улсад чинь халамжийн энэ элдв бодлогоудаас нь болоод нэг татвараа бизнес эрхлэгч бол чинь төлөөд ядж юм те. Төрнөөс нөгөөд гадна яг ажил хүчний хомсдолд орчихсон. Яг түр чинь саяны тэр би цалингийн татврын талаар зардлын талаар хэлсэн шүү дээ. Тэр зардлаас болоод ажил олгогч буюу бизнес эрхлэгч ажилтны хоёр хоорондоо ингээд байнга поготой байдаг болчиход байгаа. За манай татврынхаа ерөнхийдөө яг татврын ямар хэлбэрүүд байна гэдгийг үзэгчтэй бүр сайхан яг дэлгэрэнгүй нэг хэлээд өгчмөр байна. Мэдээлэл ер нь маш дутмаг байдаг гэдэгтээ бол би бас 100% санал нийлж байна. Тэгэхээр татврын ямар хэлбэрүүд байгаа юм? Яг одоо 10-ны дотор 15-ны дотор 4 сарын 5-ны дотор ямар тайлангуудыг бас ирүүлсэн байх шаардлагатай байгаа вэ? Одоо нэгэнд өнөөдрийн хэлцүүлгээр бас мэдээлэл үр хүлээж байгаа гэж ойлгоод байна шүү дээ. Өгчхөө хэлээд өгчхөө. За юун дээр ер нь бол 30 төрлийн бол татвар хуулийн дээр байдаг. За үүнээсээ яг хэрэгжиж байгаа нь бол 27 татвар нь хэрэгждэг. Энэ болгон дандаа хуулиар тусгаасан хувь хэмжээтэй тусгаасан тойлон тушаах одоо хугацаатай байдаг тийм ээ. Тойлон тушаах төлөх хугацаатай байдаг. Тэгэхээр энэ хугацаа бол ер нь бол хамгийн сүүлийн хугацаа бол
2 сарын 15 дотор хувь хүний орлого албан тушаалын тайлан гаргажвал дуусдаг. Улсын тэмдэгч зөвлөл төрийн байгууллага улсын тэмдэгтийн хэмжээний тайланг 2 сарын 20-ны өдөр хамгийн эцсийн байдлаар дуусгана гэсэн. За сар болгон нөөтийн тайлан бол сар болгоны гаргадаг онцгой албан дотор. За бус тайлан бол улирал жил гэж гаргадаг байна. Тэгэхээр одоо бол хамгийн ойрхон нь 2 сарын 10 буюу аж ахуй нэгжийн тайл төлбөр оромжууд байгаа. Эдгээр тайлаг нь за 15 2 сарын 15 гэхэд хууны орлого албан төр тайлаг нь за дээрэс нь 2 сарын 20-нд улсын нэмэгдэл оромжийн тайлаг нь. Ингээд бол татврын буюу санхүүгийн жил дууссныг бүх тайлангууд дууснаа л гэсэн. Тайлагналт дээр одоо тоо нэмэгдүүлэхдээ л би илүү их ажлууд хийдэг байх гэж бодоод байдаг байхгүй. Тэгээд одоо хэр тоо хувь хэмжээ нэмэгдийн тайлан ирүүлж байгаа байдал дээр нь одоо гаргадаг алдаа асуудлуудын та бүхэн маань яг ингээд тодорхой хилээд өгчүүл уг нь үзэгчдэд би тайлангаа явуулахдаа энийг одоо хэцүү гэж үзээд хойш нь тавиад байт юм байна. Би хугацаандаа өгөхгүйгээс болоод би ийм алдагдал хүлээд юм байна гэдгээл одоо уг нь хилээд өгчмөр байдаг. Угаасаа наад чинь ингээл байгаа. Бид нар хуулийн хугацаанд тайлангаа явуулаач. Мэдээллийн нь бол яг тэр үйл ажиллагааны орлоготой иргэн энэ үнэт нь болцооныхаа мэдээллийг бол хөрвүүлээд байгаа. Мессеж болон мэйл хаягаар татварлагчаар бүртгүүлсэн татварлагч нартай явуулаад байгаа. Тэгээ хамгийн гол нь манай татвар төлөгч нар маань нөгөө тайлангийн төлөө нэг жоохон анзаарч өгдөг асуудал байдаг. Коноп дараад илгээгээл хайчдаг. Миний дөрөвний яриад байсан. Тэндээс чи нөгөө байцаагч чинь аваад боловсруулаад алдаатай хийцэн бол буцаага залруулахаа алдчихдаг. Тэр нь өнөө хуулийн хугацаанд 3 хоногийн дотор засах юм ажлын 3 хоног дотор засах. Тэрнээсээ болоод саяны 90% буцаагаад инээ тэрэ жижиг сажиг төлсөн барьсан юм гэдэг алдаад энэ нь болохоор бид нар нөгөө татварлагч өөрсдөнд нь буцаага засах эрхийг нөгөөд мэйл мессежээр болоод мэдээлэл яхад тэрийг үлдэхгүй байжгаад алддаг тал байдаг. Энэ дээр маш анхаарах хэрэгтэй. Тэрнээс бус юмнуудын систем дээр бүгд л одоо автоматар татагддаг. Төрийн байгууллага бүх мэдээлэл байдаг. Тэрэн дээр бүх мэдээлүүд нь автоматар өөрөө мэдээгээ татаад бүжиглэгдээд ингээд тайлан илгээт бол бүрэн болон болчихно гэсэн үг. Энэ дээр юм. Тэгээ түрүүнд бид нэг зах худалдааны төвөдө бүртгэл хийж гэнэ гэдэг байгаа. Энэ маань бол гар утсандаа суурилсан, Google Map-тай суурилсан бүртгэл байгаа юм. Ингээд бид ингээд бүгднийг бүртгээд явна. Хоёрдугаарт нь бид нар төлөлт буюу юмаа бол одоо нэг төлбөрийн баримт өшөө хявлар болгохын тулд одоо картаар одоо бэлэн бус төлбөр тооцоо хийсэн бол шууд нөгөө төлбөрийн баримтнаар өөрөө автоматар цаас өгöd авахгүй бүртгэдэг ийм болцсон байна. Энийгээ бид нар одоо бүх одоо банкны бүх үйлчлэгээ болон мерчант үйлчлэгээнүүдээр ингээд хийх юм бол та цаасаа өгөөч та одоо төлбөрийн баримтаа өгөөч гэдэг нэгтгэх асуудлыг бол одоо халахад ингээд ихний хэлж үе шаттай цаг мөржлийн хамтраад хамтраад хийж байна. Ер нь бол захин Монгол захин болгоно гэдэг бүх төрлийн байгууллагын мэдээлэл хург юу Монгол систем дээр ингээд бүгд сая өнгөрсөн 7 хоногт нарантуулаар явсан чи одоо наад босорч уншуулахгүй бэлэмгүй гээд мэдсэн. Яг ингээд айгуу мундаг дэрэгчнэр чи юм болно бүгд бэлэм мөнгөөр энэ бэлэн тусаараа энэ янз бүрийн юм байна. Мэдээж наран тулдаад бид нар тухайн үед татвартай мэдээлэл зөвлөгөө бүгд дасаг ажилладаг. Энэ дээр бүгдээрээ л одоо хаана л бид нар бас ер нь бол яг энэ дашамт хэлэхдээ ер нь татвар төлөгчийн боловсролыг маш сайн дээшлүүлэх хэрэгтэй юм байна. Гэхдээ зөвхөн наран тул дээр биш тийм. Тий, ер нь бол бүх л зах худалдааны төвүүдээр ер нь иргэн хүн татвараа төлж үүргээ биелүүлчихэд эрхээ эдлэх юм асуудал бол хамгийн түрүүнд тавьж байгаа. Тэгэхээр бид нар татварлагчийн боловсролыг яхам ерөөсөө бага насны хүүхдээс нь ахуулаад боловсрол ийм суулгах хэрэгтэй байна. Аагаас бэцэг хүрэхэд аавын цалин эдэн өрөө татвар авдаг юм бэ гэдэг хамгийн наацхан жишээгээр ингэж явж иж бид нар суур боловсролоо дэвшлүүлэхгүй л бид одоо ингээд өнөөдөр хууль дүрмжийн шинжилгээтэй байнга шинжилгээтэй сайжраад орчин тогоо нийцэл ингээд явж байна. Одоо энэ үрэнтэй ч гэсэн ингээд татвар хуулиудаа шинжилгээ барья гэж өшөө сайжруулъя. Алдсан юм наа өшөө нийгэмтэйгээ нийцүүлье ингээд явж байгаа юм асуудал. Татвар маань өөрөө тийм сайн дүрэн болчиход байна л да яг үнэндээ. Төлөхгүй байж болдог болчиход байгаа юм. Ер нь бол гэхдээ хуулиндаа бол төлөх ёстой. Гэхдээ тэрийг хинч одоо хэрэгжүүлдэггүй араас нь явдггүй
Тэгэд ингээд төлөхгүй байж Монголд амьдрал Тийм. Төлөхгүй байж болох гэдэг үгдэл өөрөө биш л дээ. Энэ өөрөө төлөхгүй байлаа гэд баримт олохгүй байлаа гэд өөрийгөө маш том эрсдэлд оруулчихж байгаа. Ямар эрсдэл вэ? За танд бүх төрлийн хяналт шалгалт эрсдэл гарна гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар ингээд и баримтын апыг бүх хүн хэрэглээд эхэллээ. Монгол улсад байгаа ер нь бол хүмүүс бүгд ороо дэлгүүр ороо худалдаа авалт хийгээ баримтаа уншуулад 2% буцаалтыг авдаг, суглаанд оролцдог. За инхээр бүх баримтан дээр ч ерөөсөө тухайн хүн рүү худалдаа авалтаа хийгээд яг цэг байршлаараа гомдлоо мэдүүлчихнэ. За би энэ хүний дансанд ийм мөнгө шилжүүллээ гэд тэр хүн баримт олгосонгүй. За ингээм бол бид нар тухайн хүний дансны дагуу тэр мэдээллээр нь шалгаад торгуулийн буюу зөрчлийн арга хэмжээ авдаг байна. Тэгэхээр нөгөө баримт олохгүй байх нь хэвийн үзэгдэл юм шиг одоо ингээ яриад байгаа боловч эргээд энэ нь өөрийгөө маш том нөгөө торгуулийн асуудалд оруулчихдаг. За нөгөө талаасаа ингээ байгууллагууд ингээд за баримт авахгүй ингээд магадгүй энэ илүү хямдхан байвал би эндээс нь баримт авахгүй авчий гэчээд нөгөө бараагаа эргээд зархаар өөрөө баримт олгоно штэ. Мэдээж өөрөө баримт олгохоор эргээд нөгөө асагдах зардалгүй болчихдог. Тэгэхээр 300 саяасаа ч юм уу ямар нэг борлуулалтын орлогоосоо зардлаа хасаад 10% гэдэг тооцоол хийх байдал хасах зардалгүй болчдөг. За мөн нөгөө нөөдөөсөө хасах зардалгүй болчхороо эргээд энэ дээр нөгөө татварч өөрөө их байна гэсэн бухимдал үүсэдэг. Магадгүй та уул нь бол яг орлогоос, борлуулалтын орлогоосоо зардлаа хасаад ашигlaasаа татвараа төлөх. Нөөд нь ч гэсэн муу адил ингээд явж байгаа гэдэг үгтэл байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө төлөх боломжгүй юм а, энэ өөрөө байхгүй юм а гэдэл бид нар энэ дээр хараад ахаасаа илүү бусад газрууд магадгүй адилхан л бүгд энэ зүйлээ бариад явах. Ингээм бол өөрийгөө эрсдэлгүй болгох гэдэг байдалд орох хэрэгтэй болж байна. Зарим нөгөө ингээд уг нь ингээ баримт өгчдөг. Тэгэнгүүтээ нөгөө и баримт руугаа ороод ингээд хийдэг штэ тий. Тэгэнгүүт төлөвний өгж гараад идэг вөхөр аж ахуйн нэг жилгээгээгүй гэдэг ч юм уу тий. Тэгэхээр миний нөгөө худалдаа авсан юунд бол баримт олгоцсон мөртөө цаашаа илгээдгүй тим юм байна уу? Ерөнхийдөө нөгөө бос өөрөө 72 цагийн дотор илгээгдэх гэсэн тохиргоотой байдаг. Тэгэхээр бос болгон өөрөө системд мэдээж холбогдно, буюу нөгөө интернетэд холбогдно. Тэгэхээр магадгүй би баримтаа илгээхгүй сүлжээгүй ч юм уу тийм байгаа тохиолдолд сүлжээнд холбогдоход л шууд татварын систем рүү босоос мэдээлэл өгдөг байна. Тэгэхээр энэтэй холбоотой одоо бид нар яг 16 оноос хойш ингээд цахим төлбөрийн баримтын системийг гаргаад энэ босын гэдэг энэ холболтуудыг хийгээд байгаа. Одоо босынхоо шинчилсэн хувилбар буюу босын 3.0 гэсэн хувилбар руу оруулж эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө зарим тохиолдолд технологи арай хуучраад байна гэсэн үг. Тэгэхээр 2.0 технологи унтраагаад 3.0 технологид 26 оны 3 сарын 31-нд гэхэд яг өмнөх хувилбараа унтраагаад бүрэн 3.0 руу шилжинэ. Тэгээ ингээд ирэхээр ерөөсөө л яг магадгүй бос уншууллаа энэ мэдээлэл маань өөрөө 72 цагийн дотор татварын албанд илгээгдэнэ. Илгээгдээгүй байлаа гэд энэ бос ямар нэгэн байдлаар интернетэд холбогдоход тэр мэдээлэл шууд илгээгдэхээр ийм тохиргоотой байдаг байна. Би энэ нөгөө нэг саяын бас хэсгээр одоо татварын мэргэжлийн зөвлөхөд бол одоо энэ л та татварын алт, энэ л та татвар төлөгч хоёрын гүүр нь болоод ингээд татварын хуулийг зөв тайлбарлаад ойлгуулах тал дээр ажилладаг байхгүй юу. За тэгээ саяын нөгөө татвар төлөгчийн манай залуугийнхаа юм дээр ярихад бол би нэг түрүүний ярианд бас татварын зохицуулт гэдэг хайлт дуурайд өнгөрсөн. Ер нь бол манай аж ахуйн нэгжүүд бас нэг юмыг одоо сайн ойлгох хэрэгтэй байхгүй юу. Тэндээс ашигаас татвар төлдөг гэж ярьчлаа тий. Тэгэхээр бизнесийн ашиг гаргадаг нэгтлэн бодох бүртгэл чинь нэг тусдаа тооцоо бүртгэл байдаг. Татвар хэд төлөх вэ гэдэг чинь тусдаа тооцоо бүртгэл байдаг. Бодит амьдрал дээр энэ хоёрыг ихэнх аж ахуйн нэгж холиод бүртгэждэг. Тэгээ холиод бүртгэжгээр бизнесийн ашиг тооцох юм дээр татварын хуулийг хэрэгжүүлээд татварын хуулийг тооцоод хэд төлөх вэ гэдэг дээр бизнесийн ашиг оруулаад ингээд энэ дундаа бодлоод ерөнхийдөө жоохон тооцоол дээр их алддаг байхгүй юу. Тэгээ бид нарын нөгөө зөвлөд байгаа гол юм тэр мэдээлэл олоод аваач гэдэг гол юм бол энэ тооцоол дээр ажилладаг. Одоо би яг энэ залуугийнхаа ярьж байгаа дээр би өөрт чинь бол худалдааны бизнес дээр чинь зөвлөгөө өгье. Гэхдээ хамгийн гол нь татварын хувь зөвлөгөөг өгье. За би бод тэднийг буруу хийж ингэж хэлээгүй. Нийтлэг байдаг алдааг ярьж байгаа. Энэ дээр хүн бүхэн одоо мэрэгсэн ч гэсэн би ч гэсэн одоо татвар дотроо би ч гэсэн өөрөө яг энэ татварын зохицуулалт дээр илүү судалгаатай ажилласан сүүлийн хэдэн жил бол нэлээд олон. Тэгэхээр би энэ судалгааны үндсэн дээр хэлэхэд татварын зохицуултуудаа авч ашиглаж сураарэ. Тэгээд үзье хэдүүлээ.
гэж хэлэх гээд байгаа шүү. За юу хэдүүлээ тэрийг авч үзье. Нэгдүгээрт хоёрдугаарт бол одоо бид нар яг хөтэ бизнес их зөндөө их юм болж байгаа. Угаасаа зөндөө энэ асуудлын ард зөндөө олон шалтгаан байгаа. Зүгээр яг өнөөдөр татварыг ярьж байгаа учраас хэдүүлээ татварын хувьд бол бид нар яг бизнес эрхлэгчийн хувьд яаж татвараа зөв тооцоолдог юм бэ? Яг яаж төлөх вэ? Гэдэг өөрийнхөө бизнес дээр гаргаж иж та зөв тэр тооцоолол араад бизнес чи өсөж явах юм бол бизнес ашигтай левел татвараа төлөө татвардаж гэсэн хэрэгтэй. Тэгэхээр бид нар бизнес ашигтай байханд бол ашгаа нэг өөр тооцдог гэдэг юмыг бодоод үзчих юм бол бизнесийн ашигтай байхад л анхаарай. Татвар хэд төлөх вэ гэдэг чинь тэр дэдэргүү ашигтай бизнесээс төлөгдөл гараад ирдэг гэсэн ийм зарчмыг бид нар энэ дээр зөвлөдөг юм аа. Тэгээд энэ дээр бол бид нар хамтарч ажилтдаг аль аль талдаа бас заримдаа татвар төлөгчөө өмгөөлнө тийм ээ. Өмгөөлөд бид нар бас хамгаалж явдаг. За ийм үйлчлэгийг үзүүлдэг учраас энэ дотрын тэр мэдлэг мэдээлэл дутмаг гэдэг хэсэг дээр л миний гол төвлөрч байгаа зүйл байдаг. Түрүү нөгөө 1600 байцаагч байна гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө бүгдийн одоо татвар төлөгч болгох бүгдээрээ л татвар тэгш бүгдээрээ адилхан төлөх л ёстой гэдэг зарчим нөгөө шударга зарчмын тухай яриад ш. Тэгээд нөгөө төлөвлөх гээд яваад хөөрхийн араас нь ингэж байгаа нь сая 600 хүн гэтэл татвар тий 1600 энэ дээр айгүй асуудал гардаг хүндрэлтэй хүрэлцэж ажилддаг юм шиг санагдав. Байцаагчийн хүрэлцээ гэхээс илүү байцаагч бол мэдээж 1600 байцаагч энэ бүх хуулийн этгээд иргэнд бол хүрч чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо сүүлийн үед бол илүү нөгөө цахим байдлаар бид нар одоо мессеж, мэйл хүргүүлэх эсвэл тэр хүнд цахим байдлаар одоо контент түгээх ч гэдэг юм уу те ийм байдлаар бол татвар бол эргэх холбоогоор маш их мэдээллүүдээ хүргүүлдэг. Тэгэхээр татвар төлөгч өөрөө яг тэр болгоныг ингээд сонирхож үзэхээсээ илүү яг нэг асуудал үүсэх үед л нэг юм хальт хийх маягаар л яваад идэг л да. Тэгэхээр татвар бол энэ тал дээр бол бүхий л төрлийн юм сургалт мэдээллүүдийг хүргүүлээд идэг. Одоо бид нар сая ингээд хөнгөлт гээл зөвхөн 22-9 Үгүй зөвхөн нэг л заалт ингээд 90% буцаалт гэж ярьлаа. Хичнээн хөнгөлт байдгийг. Татварын нийтдээ ер нь бол нөгөө татварын хуулиудаа дагуу 62 төрлийн хөнгөлт 150 төрлийн чөлөөлөлт ингээд нийтдээ одоогор бол нэг 210 төрлийн хөнгөлт чөлөөлтийг татвар төлөгчд эдлүүлээд байгаа. Тэгэхээр энэ заалтуудыг бол яг нөгөө хүмүүс маань тэр болгон мэддэггүй. Тэгэхээр нэг тодорхой мэдээд байдаг 90% буцаалт эсвэл нөгөө орон сууцны хөнгөлт сургалтын төлбөр хичээний зөвлөдөө л мэдээд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ талын мэдээллүүдийг бол татварын албан нь болохоор аль болохоор цахим байдлаар л хүмүүст илүү хүргээд байгаа. Би мөн татварын асуулт асууж болов. Асууя гэж юу? За асуу. Одоо Монгол улсад татварын өртөө мөртлөө алдагдaltaй ажилласан мөртлөө татварын өртөө хичнээн аж ахуйн нэгж байгууллагууд тийм тоо мэдээлэл байгуулав. Алдагдaltaй юу? Тийм. Алдагдaltaй ажилласан мөртлөө татварын өртөө байгаа. Алдагдaltaй ажилласан яг ийм энийг бол яг энэгээр яана гэдэг ийм тоо мэдээлэл одоо л энэ дээр билээ алга. Гэхдээ өмнө нь гаргаж болох үү? Алдаг болно шүү дээ. Гарчлаа юм чинь тайлбар. Үйл ажиллагаа явуулаагүй ийс тайлбар өгж болно. Би ингээд орлого очоод миний зардал их болж та алдагдаа би дараа жил ингээд шижүүлээ тооцох юм хууль байгаа. Тэр тоо мэдээ гарна. Тэрнээс бүгдээрээ ашигтай ажиллаад бүгдээрээ татвараа төлөхгүй цухтаага тийм байхгүй. Татврын алба бид нар цаашдаа явах хуулиа сайн мөрдөж байгаа татвар төлөгч нартаа мэдээллийг хүргэчээд хуулиа даахгүй мэдээлэл нь дутуу долимог дээрээ ер нь ажиллах юм сонирхолтой байна. Ер нь ийм чиглэл рүү явж байна. Хууль дагам мөрдөлтийн буюу сегментийн үйл ажиллагаа гэж ярьж байгаа юм л да. Тэгэхээр бид нар ингээд татвар төлөгч ангилж чинь гэсэн татвар 4 5 дунд жижиг бичилгээ тийм ээ. Татвар төлөөд ямар ч нөгөө байгууллагт бол бүр ямар ширэггүй л байна л да. Яг нэг үгэлэхэд бол. Тэг ямар ширэг байхгүй байгууллагууд яагаад татвар төлөөд идэв. Тин татвар төлөхгүй яг үйлчлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс байна шүү дээ. Одоо ерөнхийдөө нүдэн дээр ил байна. Тэнгүү тэр хүмүүсийн бизнес одоо харж ахдаг татвар төлөхгүй байж байгаа учраас мандан бадраад хүмүүсийн сайхан онлайнаар би энэ хүндээ байр авч өглөө би энэ хүндээ машин авч өглөө гэж одоо татвар төлдөг хүмүүс фэйсбүүкээр гангарч хахад төлж байгаа хүмүүс нь хүмүүстээс ичээд ажил олгож байгаа ажилтнуудаас ичээд яана би энэ хүний мөнгийг ингээд ус төгчлөө гэж ичээд бич яг өнөөдрийн байдлаар тэгээ нөгөөх нь болохоор намайг одоо чи одоо юу гэдэг чи захирлуудыгаа чи одоо муха шулаач гэж бодвол хараал байж чинь яг үнэ. Хоёр тайлан гаргаж байгаа бүх компани маш өндөр цалин өгч байгаа ажилтнуудаа.
Яг бол нөгөө хүний нөөцийн юмнаас болоод өндөр цалин өгч байгаа. А нэг тайлан гаргаж байгаа компаниуд бол нөгөө хүний нөөцийн одоо асар хэмжээгээр хүмүүс нь гараад нугаа шулааж байгуулаад хурдан эднийхээс гарыг тий өстө бүтэхгүй гэл амар муун шүү дээ. Тийм яг үнэн бодит амьдрал. Тэгээ би бол хэлээд байгаа. Цөмөрөө төлөвл бүгдээрээ төлөе эсвэл бүгдээрээ болио. Хараа түрүүн ингэсэн 150 чөлөөлөлт 62 хөнгөлөлт байна гэсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ чөлөөлөлт хөнгөлөлтийн хүрээнд олгож байгаа мөнгө буцаага татвар руу орж байгаа мөнгө хоёрын харьцаа яаж баланслах ёстой юм? Тэндээс улсад үлдчихэж байгаа мөнгө баг байгаа мó гэж хармаар юм шүү. Ийм их өнгөлөлт чөлөөлөлт буцааж өгөөд байдгийн бол тэгээд татвараас орсон орлогоодоос чинь үлдэх юм байгаа мó гэсэн асуулт. Чөлөөлтийн хувьд бол энийг ер нь ингээд тооцож бодож үзсэн. Ер нь тэжнээ орлого татвараар орж ирд юм байна. Буцаагаад хөнгөлөлт чөлөөлөлт бодож байгаа юм л ч юм. Энд манай татварынхан бол ингээд ажиллаа хийж байгаа хүмүүс шүү дээ, тий. Бас л адилхан Монголын улсын иргэд би бол энэ хүмүүст ерөөсө буруу хэлэхгүй. Өөртөө жүнхээ ажиллаа хийж байгаа. Энэ хүмүүсийн үүрэг бол дээрээс ирж байгаа даалгавар бол их татвар олоод гэж байгаа ерөөсө. Бүгдийн торог ахимог олж ирэл гэж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсүүд ажиллаа хийж байгаа. Би буруу хэлэхгүй. Нэг торгоод сүд бол. Үгүй одоо торгон ч юу яах вэ? Одоо их мөнгө олж ирэл гэж байгаа. Жил болгоо. За тэгэл энэ хүмүүс ажиллаа хийж байгаа. Хүмүүсийн татварын төлөвлөлтөд явж л байгаа. За саяныхтай тийм зөрүү гардаг уу? Тооцоол одоо энд бол ер нь аливаа хөнгөлт чөлөөлт гаргахын тулд заавал нөгөө бүх төрлийн тооцоо судалгаануудаа хийгээд явдаг. За би яг энэ дээр бол шууд одоо яг тим гэд шууд одоо бол яг тоо хэлж болох чадахгүй юм л та. Тэгэхээр одоо бид нар чөлөөлт гэж жишээ нь ярил л да чөлөөлт гэж. Тийм бол жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээл тэгвэл энэ дээр ямар нэгэн байдлаар хувь хүний орлогын албан татвар төлөхгүй. Энэ өөрөө хэдэн төгрөгийн орлого болох нь өөрөө чөлөөлөгдөд явцдаг залт байгаа. Тэр ямар салбар алийг дэмжих ямар залт гэдгээс хамаарат тэр хүн өөрөө чөлөөлтөд идэлгүй хөнгөлтөд идэлгүй гэд. Хөнгөлтийн хувьд тэгэхээр одоо нөгөө зайн хөнгөлтүүд байдаг. Улаанбаатар хотоос 500 км 1000 км алслагдсан бол гэдэг. Тэгэхээр нөгөө бас зарим тохиолдолд 10%, 90% буцаалт маань бага байна гэхээр зарим татвар төлөгч маань илүү их нөгөө бусад заалтандаа хамрагдаад явдаг гэсэн хөнгөлж чөлөөлтөө. Тэгэхээр мэдээж би татвар төлөгч нь аль заалт мэдээж надад илүү ашигтай байх. Илүү намайг одоо хөнгөлж чөлөөлт нь хамруулах боломжтой байна. Өөртөө тохирсон тэр хөнгөлж чөлөөлттэй бас нөгөө хуулийн зургууч яг энэ дээр гарч буй. Хөнгөлж тэр нөгөө нэг хөгжлийн бишрэлтийн иргэн дээр ямар нэгэн дээд лимитийн зааж өгөөг гэдэг. Тэнгүүч одоо нэг автомашины ченж болгоор чинь ээжийн нэр дээр буюу ээж нь болгоор чинь хөгжлийн бэрхшээлтэй байсан юм л да. Тэгээд тэрэн дээр машин орж игээ гайлын бүртэл тэгээ яасад тэгээд ямар ч юм ашиг тус олоогүй байдаг хөөхгүй. Тэр чинь бид нар нөгөө ингээд татврынхаа хуулийг ч аливаа юмыг авах. Тэгээд тайлагнахаар нөгөө машин оруулж ирээд байгаа иргэн өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн болж таараад тэгээ хөнгөлтөнд хамрагдаад байхаар улсад ямар ч татвар төлөхгүй байгаад. Тийм одоо дээд хязгаарын нөгөө аливаа юм байж байгаа. Тэр хязгаартай биш тэр чинь заллах гэмтэр юм шүү. Одоо яг заллах ч гэж үзчих. Юу гэж хэлсэн юм. Яг хүний орлогын албанд дураараа тэгээд мэдүүлээд өөрөө тайлгнсан байгаа хүнийг би одоо биш байна гэж одоо үзэхгүй шүү дээ. Тэр энийг бас хуулийн цоорхоо гэж бас цоорхоо гэж хэлж болохгүй. Тэр дээд хязгаарын зааж өгөөг болно. Аливаа юм заавал ингээд бэрхшээлтэй иргэн чинь улсаас тэтгэмж аваад группээ аваад суухасаа гадна өөрөө ямарваа нэг юм олон зуун тэрбумын орлого төлөв. Одоо саяны энэ залуугаас хэд дахин илүү борлуулалт хийжүүдийг яаж чадах вэ? Гэхдээ тэр хүн чинь зөвхөн хувь хүний орлогын албан татвараасаа чөлөөлөгдөж байгаа боловч нөөт, онцгой, гайл гэдэг юм уу бус татваруудаа яг бус gaйл дээр төлөөл явж байгаа. Тийм. Харин одоо магадгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн чөлөөлөгдөж байгаа бол бусад иргэд үйл ажиллагааны орлогоос 1% байгаа шүү дээ. Тэгээд маш олон төрлийн бараа чинь нөөтөөс чөлөөлөгдсөн байдаг шүү дээ. Айгүй олон төрлийн бараа. Хичнээн чиглээ бараг 100 гаруй гэдэг чийсэн байна. Тэгээ энэ олон хөнгөлж чөлөөлтөд бүтээгдэхүүнүүд гэж байгаа л да гэдэг цаа санаал байгаад байна. Тийм, аливаа улс орон байгаа юм чинь бас бодлого гэж байгаа. Бодлогын хүрээнд ямар бүтээгдэхүүнийг одоо хөнгөлж чөлөөлтөнд хамруулахын, ямар бүтээгдэхүүнийг стратегийн бүтээгдэхүүн гэж үзэх юм. За гайлын ямар татвараас аль бүтээгдэхүүнийг хөнгөлж чөлөөлж дотоодын эдийн засгаа дэмжих эдэргээд энэ бүх бодлогууд мэдээж уялдчихэж гарч байгаа бодлого баха.
Аха. За. Баярлалаа. Тэгээ өнөөдрийн татвар тайлан гэсэн сэдвээр хийсэн нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлгээ өндөрлөж байна. Урилгыг хүлээн авч ирж одоос үзэгчид тодорхой мэдээллүүдийг өгсөн та бүхэнд баярлалаа. Мэдээж аливаа асуудал үйл ажиллагааг явуулахад бидэнд бас тулгамдж байгаа асуудал бэрхшээл байгаа. Хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа гэдгийг бас өнөөдрийн хэлцүүлгээс харагдлаа. Гэх мэтчлэн одоо ер нь бол нэвтрүүлгийн төгсгөлд хэлэхэд хүн болгон тайлагнах үүрэгтэй хуулиар олгогдсон үүргээ одоо эрхээ эдлээд үүргээ бас биелүүлэх ёстой гэдгийг бол хэлхийг хүсэж байна. Ингээд энэ удаагийн хэлцүүлэг нэвтрүүлэг өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзъя. Баяр та үзэгчдээ.